Завгүй өдөр нэвтрүүлгийнхаа бэлтгэл ажлыг бид дуусгаад байна. Маргааш 6 цаг 30 минутад нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Наран Туяатай уулзахаар тохиролцоод байна. Тэгэхээр нэвтрүүлгээ эхлэхийн өмнө нь бол үзэгчдээсээ бас нэг асуулт тавихыг хүсэж байна. Одоо юу вэ гэвэл танаа дүүргээс сонгогдсон төлөөлөгч таны болон дүүргийнхээ төлөөлөл болж ажиллаж чадаж гин үү? Энэ асуултад бид энэ нэвтрүүлгээрээ дамжуулж энэ асуултад хариулт өгөхийг хичээх болно. 1924 оноос хотын цаг зуурын хурал, хөдөлмөрчин депутатуудын хурал гэд ийм нэршилтэйгээр анх энэ төлөөлөгчд сонгогдож ажиллаж исэн бол 92 оноос нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн хурал 72 төлөөлөгчтэй байсан. Харин 2016 оноос 45 төлөөлөгч иргэдээсээ сонгогдоод нийслэл хотынхоо хөгжил дэвшлийн төлөө та бидний сайн сайхан амьдралын төлөө одоо хамтын шийдвэр гаргаж ажиллаж байгаа юм аа. Тэгэхээр Наран Туяа төлөөлөгчийн ажлын нэг өдрийн сурвалжлаганд анхаарлаа хандуулаарай. Манай йогийн хичээл өглөө 6:30-д урддаг. 7 хоногийн 3 өдөр тоглоом хичээлдэг. Энийг зөвхөн юм биш үү те? Наран Туяа төлөөлөгчийн завгүй өдрийн сурвалжлага маань үргэлжилж байна. Тэгэхээр бид өглөө йогийн хичээлээс нь шууд нааш 262 дугаар цэцэрлэг 140 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцахаар ирсэн байгаа. Тэгэхээр ажлынхаа үр дүнг харах юм ямар байна? Урт түүхтэй ийм сургууль цэцэрлэглэтэй 2012 оноос хойш нарны хорооллыг улсын сургууль цэцэрлэгтэй одоо болгох ийм хөтөлбөр явагдаад эхлээд бид нар бол Хятадын засгийн газрын тусламжтайгаар барья гэд. Тэгээ хурд компани газраа нийслэж шилжүүлж өгөөд тэгээ Хятадын засгийн газрын тусламж маань бас бүтсэнгүү. Одоо хүртэл хэрэгжээгүй тэр тусламж маань. Тийм ч бас хурд компани өөрийн хөрөнгөөрөө бариад тэгээ улсад худалдах замаар энэ улсын сургууль болсон. Тэгээд 9 сард бол бид нар эцэгчүүдийн тусламжтай өөр нарны хорооллын эцэгчүүд бүгд одоо улсын сургууль цэцэрлэгтэй болёо гэсэн хөдөлгөөн өргүүлээд хорооны дарга инх чимэгтэй хамтраад гарын үсийг цуглуулад тэгээ яамдууд болон нийслэлд хандаад тэгээд эцгийн одоо тусламжтай энэ сургууль цэцэрлэг бол улсын болж чадсан. Ганцхан нарны хороол биш энэ хавийн утхнууд за мөн алтан утхны хүүхдүүд бас энэ сургуульд бол хамрагдаж байгаа. За одоо нэмээд бол бид нар дахиад алтан утганд ямар ч байсан нэг улсын цэцэрлэгтэй болох юм бол алтан утганы хүүхдүүд маань утгандаа цэцэрлэгтэй явах боломжийг бол бас бүрдүүлэх юм. За хайр мартин нэмэгтэй энэ угаалсан үнэтэй Сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа учраас төсөв мөнгө хязгаартай байгаа учраас хувийн өмчийн сургууль цэцэрлэгийн зориулалттай барилга байгууламжийг түрээслээд улсын сургууль цэцэрлэг одоо ажилуулах энэ боломжийг судалж хэрэгжүүлэх энэ заалтыг би бас нэмж оруулах саналтай байна. Сайн байцгааны хүүхдүүдээ шинэ сургууль нь таалагдж байна уу? Сургууль нь ямар байна? Тогтчлт нь ямар байна? Гэрээсээ шууд гараад сургуультай ирэх ямар байна хүүхдүүдээ? Бүгд нарны хорооллын хүүхдүүд үү? Нарны хорооллын тий. За тэгээд ийм сайхан сургуультай болсон юм чинь бүгд сайн суралцаарай.
Хүссэн мэрэгчлээ сонгоод өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлцгээгээр хүүхдүүдтэй өрөөж байна. За эдний ангийн онцлог шинжих юм бол нийт одоо анги 100% гэж бодсон юм бол энэ ангийн ерөнхийдөө бол 70% нь бол ерөнхий стандартын түвшингүүд бол одоо бид нар нөхөд хүүцээд 2 сарын хугацаанд бол тодорхой ажлуудаа хийгээ явж байна. Магадгүй өнгөрсөн хугацаанд бид нар хэтийн төлөвлөлт хийж байгаа. Тий 12 дугаар ангид одоо аль түвшинд очих вэ гэдэг ажлуудыг бид нар бол дотоодоо зохион байгуулад ажиллаж байгаа. Яаралтай энэ ангийг товчуулах хэрэгтэй байна. Гард орох тийм ээ хямд төсөр материал бас эцэгчүүдийн тусламжтайгаар маш ангиудаа бас сайхан товчуулсан байна тийм. Энэ жилээс бол харьцангуй бас их хурал, засгийн газар, за ерөнхийлөгчийн дэргэдэг хүнсний аюулгүй байдлын зөвлөлтөй хамтраад ганцхан танаа долоо биш, бусад одоо надаах, бусад дүүргүүд байгаа 57 орон сууцнд улсын зардлаар ямар ч ашиг олох тийм нөхцөлгүйгээр буулгаад бариад иргэдэн өгөө. Энэ одоо зүйлийг судлаач. Дээрээс нь тодорхой одоо өндөр одоо шинэ 3 давхар байшин байлаа гэхэд 5 давхар 9 давхар ч юм уу бариад тодорхой хэсгийн иргэдэн өгөө, тодорхой хэсгийн төрөөсийн орон сууц юм уу эсвэл хямд төрөлтөй орон сууц руу шилжүүлээч гэсэн саналыг бол бид нар гаргасан. Энийг бол манай одоо газар хөдлөлтөнд төсвөргүй барилга жилтийн тэр хэсэг рүү оруулаад танаа 7 байшин оруулсан бас их үр дүнтэй болсон. Нэгэнт үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр гаргасан жил болгоны төсөвдөр ингээд тусгаад явуулж гэсэн үүрэг өгсөн учраас энэ бол заавал биелэгдэх ёстой. Тэгэхээр одоо цогтоосор дараагаар нь ерөнхийлөгчийн газартай хамтраад тэр барилгачлалтын зах зээлийн судалгаан дээр хамтраад ажиллаж байна. Танаа хороон дээр 500 орчим аж ахуйн нэгж байдаг. Тэдний бизнесийнхээ санааг өргөдүүлж, иргэдийн санааг өргөдүүлээд энэ дээр ингэ хамтраад ажиллаж жижигхэн тийм ажиллаж гэсэн юм саналтай байна. Өнөөдрийн уулзалт бол нэлээд үр дүнтэй болох шиг боллоо тэгж харж байна. Тэгэхээр ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөх энэ ажлыг бол өнгөрсөн 4 жилд бас та нэлээд энэ ажилд идэвхжүүлээ оролцож байсан. Энэ жилийн хувьд бол бас иргэд бол энэ ажил зогссон гэдэг ойлголт байгаад байна л да. Тэгэхээр танай дүүргийн хувьд бол нэлээд агцтай явж байгаа шиг санагдлаа л да. Энэ ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин барилгажуулах төсөл бол 2014 оноос хойш бол нэлээд эрчимтэй явсан. Зүгээр нэг компани шалгаруулад иргэдтэйгээ уулзраа болоод ажиллаа хий гэдэг бол маш хүнд. Яг энэ тал дээр төслийн удирдах хороо байгуулад аливаа яг толгомцсон асуудлын тодорхой хугацаанд, богино хугацаанд хуралдаад шийдвэрлэждэг. Тэгээ бүх талаас нь ингээд дэмжиж ингээд туслаад явахгүй бол энэ төсөл бол явхад бол үнэхээр хүндрэлтэй. Манай Баянгол дүүрэг дээр нийтдээ нэг 48 орчим орон сууц байгаа. Үүнээс манай тойргийн хувьд бол одоо бараг 95-6% эзэлдэг. 44 байшин бол орон сууцыг бол дахин төлөвлөхөөр явж байгаа. Уурчин барилгын бүр буулгаад талбайгаа зөөж цэвэрлээ. Тэгээ тэн дээр шинэ орон сууц бариад тэгээ тэр орон сууцаа иргэдийнхаа нөгөө хуучин орон сууцанд сольж одоо өгнө 5-аас 10 м2 зарим нь бол нэмж өгж байгаа. Тэгэхээр энэ бол бас эдийн засгийн хувьд бол нэлээд хүндрэлтэй бас маш одоо хөрөнгөний чадах болоод тухайн компаниас менежментийн өндөр одоо чадамж шаардсан юм төсөл байна.
Улаанбаатар эсгийн иргэдийн зөвлөл гэж байгуулад тий яг цэцэрлэгтэй холбоотой асуудлаар ботхондоо цэцэрлэгтэй болёо гэсэн юм хөдөлгөөн өгүүлье. Тэгээ иргэдийн гарын үсгийг цуглуулад өгчвөл нөгөө нийслэлийн газрын албан дээр шийдэд өгье гэсэн шүү дээ. Тийм. Алтан утганы хувьд бас нэг хэцүү юм бас зам байгаа тийм ээ. Замын асуудал байгаа. Тэргээрээ бид нар зургийн даалгавраа бол батлуулсан байгаа. Энэ дээр ингээд иргэдийн уралд юу санал тавиад ингээд номтой төлөвлөгчийн юугаар хүслээр ингээд зургийн даалгавар. Энэ алтан утганы баруун тишгэх зураг нь бол гарцсан байна. Гурвалжингийн гүүр хүртэлх зураг. Одоо энэ хотхны байр явж байна да. Тий. Ингээд гурвалжингийн гүүр рүү орох хэсэг гэдэг ингээд. Энийгээр бас нэг өнөөдөр яваад үзье түүх үү. Хөдөлгөөр нь бодлоо. За хөдөлгөөр тий. Сурвалжлага Баянгол дүүргийн 1-р хорон дээрээс үргэлжилж байна. Тэгэхээр нийслэлийн төлөөлөгчийн маань хувьд бол бас одоо өөрийн сонгогдсон хороодтойгоо бол нэлээд сайн тулж ажилладаг. Та бүхэн сая харсан байх. Бүх хороод дээрээ тулгамдсан асуудлуудаа гаргаад эхнээс нь зэгцлээ шийдээд явж байгаа. Тэгэхээр өнгөрсөн 4 жилийн хувьд бас нэлээд томоохон ажлуудыг хийсэн. За одоо бид бол Алтан хотхон руу явж байна. Алтан утганы хувьд бол тухайн үед иргэд бухимддаг асуудалтай сэдв бол гүүрэн гарцын асуудал байсан. Нэг гүүрэн гарц шийдэгдчихсэн байгаа тий. Тэгэхээр дараа нь ахаад нэг сая бас гүүрэн гарцын асуудал яригадаад байна л да. Тэр болохоор ямар учиртай вэ? Нарны гүүрний уртлын хэсгийн нар алтан утгын нарны хорооллын авцамын шүлжээг сайжруулах. За иргэдийн одоо нэвтрэх авцамаар нэвтрэхийн чадварыг сайжруулах. Тэр бол нэлээд анхаарч ажиллаж байгаа. Тэр алтан утган бол баруун талдаа гурвалжингийн гүүрлөө холбогдох боломжтой байгаа. Тийм учраас бид нар өнгөрсөн 4 жил бол дунд голтой холбосон нэг гүүрийн байгууламжийг байгуулсан. Одоо мөн иргэдийн хан хүсэлтээр дахин нэг юм гүүрэн гарсан нэгдүгээр хийж өгчээ байгуулмаар байна. Мөн баруун тишээгээ гурвалжингийн гүүртэй холбосон авцамын бол шинээр байгуул шинжилж өгч гэсэн хүсэлт бол эрдэг. Ер нь бид нар мэргэжлийн байгууллагатай хамтарч ажилласан. Бүх замынхаа тараасуудыг бол бид нар гаргасан байгаа. Газар дээр нь замынхаа барилгын боломж барих хөрөнгөө шийдчих юм бол энэ төсөл бол хэрэгжинэ гэсэн үг. Ингэснээр энэ хавийн одоо алтан утган орчин болоод энэ нарны гүүрний уртлын хэсгийн иргэд маань бол хотынхаа баруун зах руу одоо нэвтрэх чадвар бол дээшлэн. Ингэснээр бол хотхон доторх болон хотхны гадна талын замын төвчлийн асуудал бол шийдэж байгаа. Тэр алтан хотхны өнөөдөр яг сул чөлөөтэй талбай маш бага, маш шигүү төлөвлөж орон сууцаа барьсан. За иргэдийн зүгээс ч гэсэн маш гомдол санал ирдэг. Орон сууцны хотхныг анх барихтаа маш сайхан төсөл иргэдэд танилцуулаад одоо орчин, тойрон, ногоон байгууламж, цэцэрлэг, сургууль, зам, харгуй, зогсоол гэх бүгднийг нийж бүрэн зураг үзүүлээд байраа орон сууцаа зардаг. Гэтэл эргээд нөгөө орон сууцандаа орсон иргэд маань ямар орчин хүлээж идэх вэ гэхээр тэр зурагаас бол тис өндөө орчин. Одоо энд байгаа талбайнуудыг хамгийн гол нь ийм сарвчтай, нийт эзэмшлийн тогтцолтой болгож хамгаалахгүй бол нэг мэдгэтэл ингээд төвц ч юм уу те дэлгүүр хоршоо байгуулчих гэдэг. Тэгэхээр иргэд маань одоо орчноо сайжруулъя, тогтоо орчинд амьдрий гэхээр нэг л ийм төвлөрсөн шивгүү ийм зохион байгуулалтгүй юм орчин бүрдчих гээд байгаа учраас бид нар энэ хэсэг талбайг бас яг энэ шиг ингээд мөн сарвчтай амраад суучдаг. За дунд голоо хараад ингээд суучихын тогтоо орчин бүрдүүлж байгаа. Энэ бол маш том асуудал. Ганцхан манай тойргийн асуудал биш. Нийслэлийн хэмжээний энэ замбраагүй төлөвлөлт, гүйцэтгэл тэгээд хяналт одоо нэг зам тавилаа гэхэд ямар ч хяналтгүй байгаа хгүй орон сууцны дундах тэр стандартаараа баригдчихгүй юу. Тэгээ нэг 3 жил болоогүй юу нөгөөх нь ухраад унцдаг. Шороон нэргэлтэд ингээд иргэд маань нөгөө цэвэр цэмцгэр аятаа тухтай орчинд амьдрах ямар ч боломж бүрддэг. Дунд голтой холбосон гүүрэн байгууламж байгуулсан. За энэ гүүрэн байгууламж бол бараг миний 4 жилийн хөдөлмөр шаардсан. Өөрөөр хэлбэл судалгааг хийлгүүлэх, зураг цэцлийг гаргуулах, хөрөнгийн шийдвүүлчээд гүйцэтгүүлэх гэдэг ингээд
үндсэндээ бол маш хүндрэл бэрхшээлийг давж тэр төсөл маань бол хэрэгжсэн байгаа. Байрны хойтлоорх энэ замыг бид нар бас хараасын хурлаар батлуулаад нийслэлээр замын хөрөнгийг бас шийдвэрлэх гэж ярьж байгаа. Замын цагдаагийн газартай хамтраад энэ тараасыг гаргасан байна. Тэгэх юм бол хотхон маань ерөөсөө ороод гараад ингээ баруун ингээд нэг урсгалтай болчвол нарны хороо шиг хотон дундх замын төвжирэл нь багасах юм. Энэ байгаа. Тэгээд сургууль цэцэрлэгийн асуудал, нийгмийн дэд бүтц, хороо өрхийн эмнэлгийн хүртээмж, тэгээд маш хол байдаг гэдэг ингээд олон асуудал байна. Энийг цогцоор нь шийдэхин төлөө би бас ажиллаж байгаа. Иргэдийн хурал дээр удаа дараа хилцүүлэг, семинар, уулзалтуудыг хийсэн. Өрхийн эмнэлэг цагдаагийн үйлчлэгийг иргэдэд ойртуулах үнэний шаардлагатай байгаа юм. Жишээ нь манай Баянгол дүүргийн 1 3 4 5 6 7 8 20 гэсэн 8 хороог нутаг зэвсгэрийн хувьд зохион байгуулалтыг нь өөрчилж хороог тусад нь одоо хуваах шаардлага бол зайлшгүй одоо гараад байгаа хэрэгцээ. Тэр энэ талаар дүүргийн иргэдийн хурлаас 3-4 удаа дараа бол нийслэлийн иргэдийн хурал болоод нийслэлийн засаг даргад бол судалгаа хүсэлтэй бол хүсэн байгаа. За би ч гэсэн өөр төлөөлөгчийн хувьд мөн энэ асуудлыг нийслэлийн иргэдийн хурлаар хилцэж шийдвэрлэж өгөөч гэсэн ийм саналыг гаргасан. Тэгэхээр энэ саналаа би бас энэ удаа бас дахин тавья гэж бодож байна. Төрийн үйлчлэгээний хүртээмж, чанар, тэгээ мэдээллийн одоо тэгш боломжууд үнэхээр тутам байгаа. Тэгэхээр иргэд маань төрөөс өгж байгаа янз бүрийн төсөл хөтөлбөрөд хамрагдахад мэдээлэлгүй байдаг. Дээрэс нь тэр төсөл хөтөлбөрийг яг шударгаар хүртэх боломж бас иргэдэд байхгүй. Тэгэхээр энэ тал дээр илүү төлхөө ажиллах юмсан гэж бодож байна. Энэ хувьд бол Голден 1 2 цоглог хотхон за дээрэс нь шинээр баригдж байгаа Май Town, Happiness Town гэдэг төвшин өргөө гэдэг ингээд 6 хотхны асуудал яг энэ хэсэг дээр бол яригдж байгаа. Яг орон сууцны дундах замаа шинжлэх, орон сууцны дундах тогтчил, ногоон байгууламж, тоглоомын талбай хүн бол гэрээсээ орсноосоо гараад тав тухтай энэ орчинд амьдрах тэр нөхцөлийг бүрдүүлэх дээр бол илүү иргэдийн оролцоотой ялангуяа бизнесийн үйл ажиллагаа, үйлчлэгээ явуулдаг аж ахуйн нэгж компаниудын оролцоотойгоор хийх юм бол илүү үр дүнтэй гэж харж байгаа. Хамгийн хэцүү юм гэвэл анхнаасаа нөгөө тотгоноо барихтаа төлөвлөлтийнхаа дагуу бариагүй, орц гарсаа шийдээгүй. Одоо жишээ нь одоо энэ Голден руу жишээ нь орлоо гэхэд галын машин орох одоо ямар ч орц гарсан байхгүй. Тэгэхээр бид нар орц гарсны асуудлыг энэ дээр шийдээгээд бас 4-5 жил хөөцөлдөж байна. Энэ жил замынхаа ажил бас орё гэж бодож байгаа. Дээрээс нь хотхон болгоно нэг юм тоглоомын талбай баг байхгүй тийм ээ, орц гарс байхгүй, зам байхгүй, автомобилийн зогсоол байхгүй асуудал маш их байна. Байшин ийм П хэлбэрийн байгаа. Тэгэхээр яг энэ голд нь бид нар 420 хүүхдийн суудалтай бага сургуулийн өргөтгөл барих гээд одоо Азийн хөгжлийн банкны төслийн нэгжин бодлогын яамн дээр байгуулагдаад төслийн сонгож чадварлалт нь эхэлсэн байгаа. Зураг цэцлийг бол өнгөрсөн 4 жил бид нар нийслэлийн төсөөр хийгдсэн. Тэгэхээр энэ сургуулийн одоо 420 хүүхдийн бага сургууль баригдсанаар энэ дунд сургуулиасаа бага сургуульд тустай гарчих юм бол бас нөгөө сургуулийн орчин бас өөр болно. Дээрээс нь багш нарын сургалтын одоо нөгөө өөрөө танхим бол нэлээд нэмэгдэнэ гэсэн үг. Тэрнээс гадна бид нар улсын төсвөр энэ сургуулийн сая гадна талын тогтчлтын зураг ажил эхэлсэн байна. Тэгэхээр дотор талаа бол бид нар иж бүрэн засаад одоо яг 20 дугаар сургуулийг бид нар иж бүрэн засаад дээр нь давхарлан өргөтгсөн шүү дээ. Яг тэр төсөл бол яг манай 51 дугаар сургууль дээр эхэлж байгаа юм.
засварынхаа ажлыг төрөвчлүүлэх асуудал. Бид бол ерөнхийдөө сургууль дотроо л ингэж ярьсан байна. Ингээ 3 давхраа ингээ нэлэнгэд нь чөлөөлөд. Тэгээд 2-3 давхартаа ингээ ээлжээ зохицуулж явж байгаа. Тэгээд хүүхдийн амралт болохоор хүүхдийн амралт 3 давхраа хийчээд 3 давхраа гаргачаад 2 давхраа хийгээд 2 давхраа хийхээр нөгөө 2 шатаа ингээ чөлөөлөл голоон бол ингээ битүүлж болно шүү дээ. Тий. Тэгж явж байгаад хүүхдийн амралт болонгууд коридор үүдний фестивал ингээ яа гэж зөвхөн манай сургуулийн бодол бол тийм байна. Гэхдээ дүүргийн боловсрол хэлсэн мэлцтэй ерөөсөө яриаггүй. Тэгэхээр компанитайгаа ярьж байгаад ажлын нөгөө төлөвлөгөө байгаа, барилгын засварын ажлын төлөвлөгөө. Тэрэн зүгээр яг таны сая сургуулиуд энэ дээр бас өөр санаачлалтай ажиллаа дотор нь хамгийн гол нь сургуулийн үйл ажиллагаа явж байгаа учраас та нарын санал аюул чухал, маш чухал. Тэгэхээр 3 давхраа төлөөж засвараа хийх гэдэг чинь бол хүүхдийн сурах орчин, аюулгүй орчин аюулгүй хамгаалахууднаас ингээ 3 давхраа чөлөөлчих юм бол ингээд 2 шатаараа 2 давхраа хүүхдүүд аюулгүй орчин хүндэтгэхгүй бол засварын ажил явахад би боломжтой шүү дээ. Тийм учраас 3 давхраас эхлээд 3 2 1 гэж явах юм бол илүү баг. Ер нь бол 1 давхар бол яг мөнхийн хөдөлгөөнтэй шүү дээ. Тийм. 1 давхрыг бол ер нь хүүхэд амарсан үед хийхгүй бол богино хугацаанд бид нар зохион байгуулах ёстой учраас бидний зүгээс бол нэлээд менежмент шаардсан ажил болж байгаа шүү дээ. Тийм. Холбоотой л ажилламаар юм хэлээ. Тийм. Энэ богино хугацаанд ажлаа амжуулах юм бол. Оны эцсээс өмнө энэ ажлаа дуусгахгүй бас хэцүү болж байна. Тэгэхээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гарч байгаа шийдвэр ер нь амьдрал дээр хөрсөндөө ер нь хэр бууж ийнэ та бас энийг одоо хороодтойгоо иргэдтэйгээ ойрхон байдаг төлөөлөгчийн хувьд бас яаж харж байгаа вэ? Нийслэлийн иргэдийн хурлын шийдвэр бол амьдралд хамгийн ойр бодиттой хэрэгж өстой шийдвэрүүдийн нэг. Шинэ иргэдийн хурлын хувьд бол яг өмнөх 4 жилийн иргэдийн хурлыг бодвол ажлын талаацын хувьд ч тэр хурд бүтээмжийн хувьд ч би гүйцэхгүй байна гэж шүүмжилдэг. Энэ төрийн үйлчлэгээний хүртээмж, чанар, тэгээ мэдээллийн одоо тэгш боломжууд үнэхээр тутам байгаа. Тэгэхээр иргэд маань төрөөс өгж байгаа янз бүрийн төсөл хөтөлбөрөд хамрагдахад мэдээлэлгүй байдаг. Дээрэс нь тэр төсөл хөтөлбөрийг яг шударгаар хүртэх боломж бас иргэдэд байхгүй. Тэгэхээр энэ тал дээр илүү төлхөө ажиллах юмсан гэж бодож байна. Амлалтаа бол та ер нь яг биелүүлж чадчих байгаа юм. Яг амлалтаа биелүүлж гэн гэхэд үнэхээр 100% биелүүлж гэн гэхэд хүндрэлтэй байна. Өнөөдөр ихэрш нам маань бол нөгөө нам маань байдаг. Тэгэхээр нөгөө намынхаа одоо үйл ажиллагааг дэмжиж өөрийнхөө амлсан амлалтыг биелүүлэхийн төлөд явж байна. Гэхдээ яг бодиттой байдал дээр бол сэтгэл үнэхээр хүрэхгүй байгаа. Маш их одоо хүчин чармаалт тэгээ хувь хүний талаас хувь хүний нөгөө харилцаагаараа л дамжуулж энэ бүх ажлуудаа амжуулахгүй бол үнэхээр хүндрэлтэй. Яг намын шийдвэр бодлогоорч гэдэг юм уу эсвэл тэр талаас явах юм бол үнэхээр хангалтгүй л байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дараагаар бас ажиллаж байсан. Тэгээд тэнд бас эхлүүлсэн төсөл хөтөлбөрүүд олон байгаа хэл та. Хөрөнгө оруулалтын үр өгөөж хэрэгцээ шаардлага үнэхээр яг нийслэлийн өмнө тулгамдаад байгаа асуудлыг номер 1 мөн үү? За үр ашиг хэдэн хүнд одоо үр өгөөж өгөх юм гээд ер нь эдийн засаг болоод нийгмийнх нь үр ашигыг тооцож хөрөнгө оруулалтыг төлөвлөдөг, зураг бичлэгийг хийдэг, газар чөлөөлөлтөө бусад бэлтгэл ажлыг хангах энэ процедурыг бол би нэлээд одоо журмалж өгсөн. Дараагийн нэг ажил бол хөрөнгө оруулалтыг төлөвлөхдөө иргэдээсээ одоо асуудаг, судалдаг тийм судалгааны мэдээллийн сан бүрдүүлээд онлайн одоо ажиллуулсан. 3 дугаарх нь бол бүтээн байгуулалтын судалгаа шинжилгээнд дэр бас нэлээд анхаарсан. Тэр өнөөдрийн хувьд бол таны ч хувьд бидний ч хувьд маш завгүй өдөр байлаа.
Тэгэхээр ер нь ажлаа ер нь яаж төлөвлөдөг вэ? Иргэдийн хурлын хувьд бол ерөнхийдөө хурал нь бол урьдчилаад товлогдчихдөг. Бусад уулзалтуудаа бид нар бол бусад одоо хамтарч ажилладаг байгууллага за иргэд хороод дүүргийнхаа зарим нэг хэлцдэг бол төлөвлөөд за ийм асуудлаар энэ 7 хоногт тэдх өдөр ингэж уулзъя тэгж уулзъя. За бусад судалгаагаа бол ингэж хийгээд ингэж явцдаг. За өөрийнхөө хувьд бол 7 хоног болгон төлөвлөгөөгөө бол өөрчлөлт апдейт хийгээд тэгээ явдаг. Гинт яаралтал хурал зөвлөгөө гарахгүй бол төлөвлөсний дагуу явдаг. Ажлын бүтээмж нэмэгдүүлэх чиглэлд ер нь та хэр анхаардаг юм бэ? Залуучууд маань бас хэрэгтэй мэдээлэл авах л та. Нэг одоо явалтаар нэг одоо ажил хөөцөлтгөөнөөр ямар ажлыг одоо амжуулж болох вэ гэдгийг маш сайн тооцоолох хэрэгтэй. Тэгжээж богино хугацаанд энэ олон ажлыг амжуулдаг. Маш олон асуудал төр зэрэг ажиллах шаардлагатай болдог төлөвлөгч. Жишээ нь нэг өрхийн эмнэлгийн асуудал байхад нөгөө талд нь сургууль цэцэрлэгийн асуудал байдаг. Эсхийн бол нэг газрын асуудал байдаг. Эсвэл төрийн үйлчлэгтэй холбоотой гомдлууд байдаг гэж хэдэм үү. Жишээ нь байгаль орчин тай холбоотой эсвэл агаарын бохирдолтой холбоотой эсвэл тэнд түлштэй холбоотой ч гэдэм үү. Ингээд замын төвжирэлтэй холбоотой эрүүл мэнд гэд ингээд ер нь бол төлөөлөгчийн хувьд бол маш олон салбарт зэрэг одоо ажиллах ёстой, зэрэг мэдээллийг боловсруулж явах ёстой. Тэр олон салбар хоорондын мэдээллийг уялдуулж анализ хийдэг юм чадвар маш шаарддаг. Тийм учраас төлөөлөгчийн хувьд бол яг видаасан одоо туслах баг ч гэх юм уу тийм бол байхгүй. Нийслэлд байгаа бүхэл харийн агентлаг газруудынхаа тусламжийг бол авдаг. Тэдэнтэйгээ маш сайн баг болж нэгтэрж ажилладаг. Манай иргэд сонирхчиж магадгүй төлөөлөгчтэйгөө ер нь уулзаж болтгийм үү? Тийм тодорхой цаг байдгүй. Танд ер нь одоо 7 хоног сардаач гэх юм уу? Ер нь хичнээн иргэдээ санал гомдол, сөмжлөл, хүсэлтүүд ирдэг бай. За иргэдтэй харьцахад мэдээж одоо бүх сонгогчтойгоо зэрэг харьцсан ч гэдэм үү тэр болгонтой уулзаад ингээд явах төвхтэй. Бид нар бол тайлангийн үед бол иргэдтэйгээ бас уулздаг. За тодорхой иргэд маань уулзъя гэд хүсэл тавих юм бол цаг болж байгаа тохирч байгаа уулзчдаг. За миний хувьд бол ихэвчлэн иргэдтэйгээ сошиалар шууд утсаар ингээ харьцдаг. За ийм асуудал байна төлөөлөгч энэ дээр та анхаарал хандуулж ажил биднэрт хариу өгөөч гэдэг юм уу. Ийм маягаар бол илүү хурдан тэгээ богино хугацаанд цаг алдахгүй. Тэгээ ямар нэгэн орон зай хувьд ямар нэг хамааралгүй ажиллах боломжтой байдаг. Сошиал юм уу тийм онлайн интернетийн орчинд. Эмэгтэйчүүдийн манлайллын талаар тэгээд эмэгтэйчүүдийн холбоо сая шин тэргүүнээ сонгосон. Тэгээд энэ тал дээр та бас ямар байр суурьтай байдаг вэ? Ялангуяа гүйцэтгэх удирдлагт шийдвэр гаргах төвшөнд нь олноор ажиллах юм бол тухайн толгойлсон байгууллага нь бол нэлээд нямбаа чамбай аливаа асуудлыг маш нарийн олон талаас нь авч үздэг. За тэгээ ирчүүдтэйгээ бас маш сайн хамтарч ажиллаж ингэж явах юм болов гэж боддог. Өнгөрсөн 4 жил ч гэсэн би нийслэлийн хөрөнгө оруулалтын газрыг бас толгоолоод олон ирчүүдтэй хамтарч ингэ ажиллалаа. Тэгэхэд бол маш сайн гар нийлдэг. Агуу өдөр нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар ингээд өндөрлж байна. Бидэнтэй хамтран ажилласан танд баярлалаа. Тэгэхээр таны ажлын нэг өдөр бол үнэхээр завгүй байлаа. Тэгээд ер нь гадаа их хөтөрсөн байна. Та бас давчж байгаа бах тий. Одоо та ингээд шууд тарих уу? Өнөөдөр бас манай найзын загварын шоу болж байгаа. Саран цэцэг гэдэг найз маань загварын ертөнцид бол 30 жил ажилласан, маш олон сайхан загварыг зохион бүтээсэн, олон улсад явж байгаа, уралдаан тэмцээнд явж байгаа загвар өмсөгчнөр, мисүүд, урлагийнхан бол манай Сарагийн оёсон хувцаар гойдог. Тэгээ өнөөдөр урилга ирсэн 30 жилийн ойд одоо 30 жилийнхаа хөдөлмөрийг бол анх удаа одоо энэ загварынхаа тайзан дээр албан ёсоор тавьж өөрийн гэсэн загварын шоугаа өнөө орой зохион байгуулахыг тэр сайхан урилга авсан учраас тийшээгээ найзынхаа загварыг хүч сонирхоор явна да. За баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа. Баяртай.
Тэгэхээр завгүй өдөр нэвтрүүлгийн нэгэн дугаар энхүү өндөрлөж байна. Тэгэхээр нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Наран Туяагийн ажлын нэг өдрийг бид сурвалжлан та бүхэндээ хүргэлээ. Тэгэхээр танай дүүргээс сонгогдсон нийслэлийн төлөөлөгч ер нь хаана явж байгаа вэ? Юу хийж байгаа вэ гэдэг асуултыг бол би нэвтрүүлгийнхаа эхэнд тавьсан. Тэгэхээр Баянгол дүүргийн иргэдийн хувьд бол энэ асуултанд хариулт авч чадсан байхаа гэдэгт итгэлтэй байна. Ингээд дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.